Сайн байцгаана үзэгчдээ. Геополитикоо Монгол сувийнхаа ээж нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр Эрдэнэчилүү сайдыг урьж авчраад байна. За тэгээд дэлхийн дайны тухай асуудлуудаар сайдын дүн шинжилгээг сонсъё гэж бодож байна. За Ираны дай эхлээд эд дундаа явж байна. За энэ нь дэлхийн бусад үйл явдлуудад гүнзгий нөлөөлж байна. Ер нь дэлхийг хамарсан том үйл явдал болж байна. Тэгэхээр Украины дайны асуудал байна. За бусад том гүрнүүдийн хоорондын харилцааны асуудлууд гээд энэ Ирантай холбоотойгоор ер нь олон үйл явдал болж байна. Энэ тухай сонсъё гэж бодож байна. За Эрдэнэчилүү сайдаа эхлэх үү? За тэгээ. Тэгэхээр яг өнөөдөр манай энэ 21 дахь подкаст болж байна тий. Тэгээ өнөөдөр бол үнэхээр дэлхийн дахны анхаарлын төвд Иран дээр нь бас дөнгөж сая 2 хоногийн өмнө Унгарт парламентын сонгуул болоод өнгөрлөө. Тэнд нэлээд том өөрчлөлт гарч байна. Тий. Украины дайн үргэлжилсэн хэвээрээ байгаа. Тэгэхдээ ер нь Ирантай холбогдуулаад хэлэхэд бол ерөөсөө Иран дэлхийн бүр их анхаарлыг татаж байгаа учраас бүр Украин зарим талаар мартагдаж байна гэж бас хэлж болохоор байна л да. Тий. Тэгэхээр өнөөдөр энэ ер нь Ирантай холбогдуулаад энэ Европын холбооны орнууд Америкийн хоорондын харилцаа бол нэлээд хурцдмал байдалтай болж ирж байна. Яагаад гэвэл Америкийн нэгдсэн улсын хүссэн, хэлсэн, шаардсан зүйлийг Европын орнууд дэмжихгүй ийм байдалтай байж байна. Тэгэхээр энэ талаар би өнөөдөр жоохон тодорхой ярих гэж бодож байна. За энэ жишээ нь бол НАТО-гийн гишүүн орнууд л да. Испани, Англи жишээл 2 Америкийн нэгдсэн улсын цохилтыг, Ираны эсрэг цохилтыг ерөөсөө өөрийн нутаг хилийн чандах баазуудаасаа явуулахыг хоригдж байна. За Английн Диего Гарсия гээд Энэтхэгийн далайд байдаг цэргийн баазыг бол бид бүгд мэдж байгаа. За жишээлбэл бас Герман, Франц, Итали, Грекийг аваад үзье. Өнөөдөр энэ хормозын хоолойг цэргийн хүчээр нээхээс бол энэ улсууд бол татгалзаж байна. Энэ Европын холбооны Aspides гэж Европын холбооны тэнгисийн цэрэг байдаг юм байна. Тэр ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээрээ байгаа. Тэгээд энэ Aspidesийг Ираны дайнд оролцуулахыг бол Европын орнууд бол эсрэг үзэж байна. Энэ Aspides гэдэг нь анх 2024 онд Улаан тэнгис дэх хувьдааны хөлөн гогдсуудыг хамгаалах зорилгоор байгуулагдсан юм байна. Тэгээ энэ нь бол ер нь Европын стратегийн бие даасан байдлын бас нэг жишээ болж гэн гэж хэлж болохоор юм байна л да. За Иран эсвэл Йемен дэх нутаг дэвсгэрт цохилт өгөхгүй байх хатуу дүрмтэй юм байна. Энэ Aspides гэдэг. Тэд зөвхөн ирж байгаа пуужин дроныг замаас нь устгах мөн түүнчлэн хөлөг онгоцуудыг дагалдан хамгаалах үүрэгтэй байгуулагдсан юм байна. За тэгээд мөн энэ үйл ажиллагаагаа Улаан тэнгис, Адены булан Арабын тэнгисээр хязгаарласан хэвээрээ байж байна. Өөрөөр хэлбэл Хормозын хоолой руу өөрийнхөө цэргийн хүчийг явуулахгүй гэсэн бодолтой байгаа юм байна. За дээр нь энэ Европын орнууд дотроос жишээлбэл Герман, Франц хоёр бол Америкийн нэгдсэн улсын дайн Ираны эсрэг хийж байгаа энэ төрөмгийн дайн олон улсын хууль зүйд нийцэхгүй гэж үздэг. Энийгаач хэлэн далангуу тод хэлжээ. За түүнээс гадна Англи, Франц, Герман энэ Америкийн нэгдсэн улс Израилийн дайнд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Тэгээд тэд юу гэж яах вэ гэхээр ер нь Европын орнууд галыг нэн даруй зогсоохыг уриалж байна. Европын холбооны улсын гадаад хэргийн сайд гэж яригддаг Кая Каллас юу гэж мэдэгдэж байна вэ гэхээр энэ Европын холбооны тэнгисийн энэ цэргийн хүчний мандатыг Персийн болонд хамааруулахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн байна.
Дөрөвний хэлдэгтэй адилхан. Тэр аспидыг энд оролцуулахгүй гэж. Тэгээ өөрөөр хэлбэл ерөөсөө Европын холбоо бол Америкийн нэгдсэн улсын Израилийн хамт явуулж байгаа Ираны эсрэг түрэмгийн дайнд бол оролцохгүй гэдгээ тодорхой хэлээд явж байна л да. Энэ нь бол одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улс тухайлбал ерөнхийлөгч Трампын эгдүүцлийг их хүргэж байгаа. Их дургуутж байна. Маш их эсрэг үзэж бас тэдний эсрэг их одоо хатуу үг хайж байгаа нь бол ажиглагдаж байна. За жишээ нь одоо Америкийн нэгдсэн улс хамгийн анх 3 сарын 21-нд Ираны цахилгаан станцуудыг устгах тухай мэдээлэл хийсэн. Тэгээд энэ 21-нд 48 цагийн тулгын шаардлага гаргасны дараа Герман, Итали тэргүүтээ Европын орнууд ерөөсөө тийш нь хөлөг онгоцуудаа илгээхийг бол эсэргүүцсэн байна. Энэ одоо ультиматум тулгаж байна шүү дээ өөрөөр хэлбэл. За бүс нутгийн энэ эрчим хүчний хямралыг энэ бий болгох аюултай байгаа учраас энэ зөвхөн Ираны энэ асуудлыг дипломат замаар шийдвэрлэхийг илүүд үзэж байна Европын орнууд. Тийм учраас ямар нэгэн байдлаар цэргийн талаар оролцохоос зайлсхийж байгаа нь бол ажиглагдж байна. За Испани Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчинд өөрийн баазыг ашиглахыг зөвшөөрөөгүй нь бас энэ Америкийн нэгдсэн улсын бол дургуутслыг ихэд хүргэж байна. Тэгээ энэ бол юу гэж яах вэ гэхээр ерөөсөө Европын орнуудын дунд бол томоохон хагарал гаргаж байна л да. Тэгээд Испанд бол бүр тэр байтугай худалдааны бүрэн хориг тавина гэж сүрдүүлж байгаа нь сонсогдсон. За Англи бас мөн адил Ираны энэ их газарт хийх давшилтын ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдэж байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр Америкийн нэгдсэн улс ерөөсөө цаашдаа ер нь цэргээ оруулж магадгүй гэсэн яриа үүссэн. Тэгээд жишээлбэл эхлээд бол 1500 цэрэг, дараа нь дахиад нэг 2000 гаруй цэрэг оруулахаар шийдвэр гаргаад явж байсан Трамп. Тэгэхээр энд ийм ажиллагаанд бол бид нар бол оролцохгүй гэдгийг Европын орнд хэлж байна. Тэгэд өмнө нь ЧВТ-ээр бас 2-3 удаа подкастнда бол энэ тухай ярьж ирсэн. Тийм учраас байдал бол ийм байна. Хэрвээ одоо цэрэг оруулахаар Америк цэргээ оруулах юм бол энэ нөгөө Вьетнамын дайныг Афганистанд одоо дайдж байсан энэ бүх юмыг одоо эргээд харах хэрэгтэй болж байна л да. Энд чи одоо тэр муу зуршил тэнд одоо хэр зэрэг ялагдал хүлээсэн гэдгээ эргэж санах хэрэгтэй гэдгийг Америкийн болон Европын томоохон эрдэмтэн мэрэгдүүд бол сануулж ярьж байгаа нь бол анхаарал татж байна. За Америкийн нэгдсэн улс жишээлбэл Трамп тэр тулгын шаардлагыг бол анхныхаа тулгын шаардлагыг 3 сарын 21-нд тавьж ирсэн. Тэр үедээ юу гэж хэлж ирсэн гэхээр цахилгаан станцуудыг бүгдийг устгах шүү гэж Ираныхыг. За тэгээд дараа нь 2 хоногийн дараа 23-нд нь дахиад 5 хоногор сунгасан. Өөрөөр хэлбэл мань хүн хилэгцээ явж ийн гэдгээ ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл Америк Ираны хооронд энэ дайны асуудлыг нэг тийш нь энгийн замаар шийдвэрлэх хэлэлцээ явж гин гэж ярьж байсан. Тэгэхдээ энэ хэлэлцээг бол ерөөсөө хэлэлцээ явж гин гэдгийг Ираны тав бол хизээж хүлээн зөвшөөрч байгаагүй. Тийм байхгүй гэж ярьж байсан. Тэгэхээр энэ ямар хэлэлцээний тухай ярьж байсан нь бол одоо үнэхээр тодруулаад гаргаад хэлэхэд бол их хэцүү байна. Тэгэхээр тийм одоо нууц хэлэлцээ явж байсныг бол хэлэхэд хэцүү байна. Тэгэхдээ Трамп өөрөө одоо ийм хэлэлцээ үр дүнгээ өгж байгаа учраас бас 4-5 хоногоор ингээд галаа зогсоё. Ямар ч байсан байдлыг жахан харзнаа. Цахилгаан станцуудыг устгахаа төр зүр хүлээзнэ гэж ярьж байсан. Дараа нь 3 сарын 26-нд дахиад 10 хоногор сунгасан. Тэгээд 4 сарын 7-нд одоо Пакистаны зуучлснаар 2-7 хоногийн гал зогсохоор тохиролцсон байсан. За энэ тохиролцоог бол үндсэндээ Ираны талч зөвшөөрсөн, Америкийн талч зөвшөөрсөн. Харамсалтай нь энэ бол амьдрал дээр яг хэрэгжиж чадаагүй. Яагаад гэвэл энэ гал зогсоосон энэ хугацаанд
Израиль Ливан дахь Хезболлагийн Хезболла хүчний эсрэг дайралт хийсэн учраас үүнийг Иран бол хүлээн зөвшөөрөөгүй. Ливан дахь энэ Израилийн энэ төрөмгийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж шаардлага тавьж ирсэн. Тэрний яагаад учраас энэ 2-7 хоногийн хугацаанд гал зогсоох тухай асуудал бол үндсэндээ бол паларуулсан гэж хэлж болох байна. За энэ ер нь энэтэй холбогдуулаад энэ одоо эрдэмтэн мэрэгдийн энэ НАТОгийн одоо өнөөдөр НАТОгийн талаар их ярьдаг болж байна. Ялангуяа одоо НАТО бол ямар ч үр дүнгүй ийм байгууллага болж байна. Хэрэг дээр НАТОг бол үхмэл тархины үхэлд орсон ийм яриа одоо их гарч байна. Тэгээ эн чинь бол ерөөсөө сүүлийн үед геополитикийн мэтгэлцээний нэг тийм гол сэдэв болоод байна л да. Жишээ нь Францын ерөнхийлөгч Макрон 2024 онд НАТОг ерөөсөө тархины үхэлд орсон гэж тодорхойлсон. Тэгээд аюулгүй байдлын гол асуудлаар стратегийн зохицуулалт байхгүй болсон. НАТОгийн дөрмийн 5 дугаар зүйл гэдэг одоо хамгийн өөрийнх нь гол зүйл байдаг л да. Тэр нь юу гэхээр нэг нь бүгдийн төлөө, бүгд нэгийн төлөө гэсэн энэ зарчим байдаг. Тэр нь бол хэрэгжин гэдэгт Европ орнууд эргэлзэж эхэлсэн байна. Тэгээ энэ Хормузын хоолой мухардал, за тэгээ Гренландын асуудал, дотоод зөрчлийг НАТОгийн дотоод зөрчлийг бол улам хүрцэтгэж байна. За тэгээд Украины дайн. За тэгээд Европ стратегийн бие даасан байдал руу тэмүүлэхэд бол үндсэндээ хүргэж байна л да. Тийм ч учраас бол сүүлийн үед одоо юу ярьж байна вэ гэхээр ерөөсөө одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улс Европ орнуудын аюулгүй байдлыг хамгаалахгүй л гэж байгаа юм бол одоо бид стратегийн бие даасан зэвсэг хүчнийг бий болгоно. Үүнд бол ихээхэн хэмжээний зардал гаргана гэд энэ чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулахаар ер нь зэгч юм л да Европ орнууд. За Америкийн нэгдсэн улс дээр нь бас юу ярьж гэнэ гэхээр ерөөсөө Америкийн нэгдсэн улс Европ орнуудтайгаа урьдчилж Иран руу дайрах тухайга ерөөсөө зөвлөлдөж бариагүй. Зөвлөдөх ёстой байсан. Зөвлөдөөгүй учраас энэ үйл ажиллагааг бол Европ орнууд дэмжихгүй гэдгийг хэлж байна. Бас хэлж байна л да. Дээр нь бол Америкийн нэгдсэн улс тухайн үедээ энэ булангийн сүүний түншүүдтэйгээ зөвлөсөн байсан. Сүүний түншүүд гэдэг нь одоо нөгөө Саудын Арабын нэгдсэн Эмират улс, за тэгээд Катар, Йордан, Турк, Египет гэдэг энэ улсуудтай ярьж зөвлөлдсөн байна. Гэхдээ энэ орнуудын тэргүүндэр нь бол ерөөсөө энэ дайныг бол дэмжихгүй гэж хэлсэн байна. Ингээд үндсэндээ бол ямар ч дэмжлэг авуулгүйгээр Израилийн одоо шахалдаар бол энэ дээр Трамп энэ дайнд ингээд орчихлоо л доо. Дөрвөчийн подкаст дээр чигээр бас тодорхой тухай ярьж ирсэн л да. Ерөөсөө Америкийн өмнөх ерөнхийлөгчдийг Израилийн ерөнхий сайд Нетаньяху Ираны эсрэг дайнд одоо оролцооч гэж зөндөө их ядгаж ирсэн. Энэ ядгалыг хэн ч хүлээж авч байгаагүй. Сая ч гэсэн Трампд баталгаамлах яамных генералууд нь бол энэ Ираны эсрэг цохилт өгч болохгүй гэж хэлсээр байтал үүнд нь оролгүйгээр энэ дайныг үндсэндээ эхлүүлсэн байна. Энийг бас би хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За тэгээд энэ дайнаас ч болоод хэрэг дээр юу болоод вэ гэхээр Иран Хормузын хоолойг хаачихсан. Одоо усан доогуур мин тавьчихсан. Тийм учраас бол одоо тэнд газрын тус тээвэрлж байгаа том танкерууд тэргээр зорчих боломжгүй болсон. Гагцхүү ямар улсууд зорчиж байгаа вэ гэхээр одоо Ирантай харилцаа сайтай одоо жишээл бүгд найрамдах хятад ард улс байна. Энэтхэг байна. Энэ улсуудын том танкерууд бол ямар нэгэн саадгүй зорчиж байна.
Тэгээд ер нь хэрвээ энэ Хормузын хоолойг ингээд хаасан хэвээрээ удаад байх юм бол энэ булангийн орнуудад бас эдийн засгийн томоохон хүндрэл учирна гэж одоо ярьж байна. Ер нь бол энэ Хормузын хоолойг бол бид чи дээр ярьж байхдаа хэлж ирсэн шүү дээ. Ерөөсө газрын тосны 5.1 20 сая баррел нефть нэвтрдэг юм байна. Газрын Хормузын хоолойгоор. Тийм учраас энийг хааснаар Европын орнуудад бол ихээхэн том бэрхшээл, эдийн засгийн бэрхшээл зовлон учирч байна. Тэгэхээр энэ дэр бол яаж ч болохгүй. Энийг тэгээд нэг талаар Европын орнуудад Трамп хандсан ч гэсэн бүгд оролцохгүй гэж мэдээлсэн. Тэрнээс болж Трамп их эгдүүцэж, их дург үзэж ер нь одоо та нарын тусламж дэмжлэг надад хэрэг байхгүй. Бид нар ер нь НАТОд оролцох уу, цаашдаа ер нь оролцох уу, байх уу гэдгээ бол эргэж харна гэсэн иймэрхүү одоо сүрдүүлсэн үг хайдаг болж байна л да сүүлийн үед. Тийм ч учраас одоо өнөөдөр НАТО ер нь цаашдаа ер нь үйл ажиллагаа явуулах уу үгүй юу гэдэг нь бол тодорхой бос болж байна гэж судлаачид дүгнж ярьж байгаа нь бас ортой гэж хэлж болохоор байна. За байдал бол Иранд иймэрхүү байна. Ер нь бол Ирантай холбогдуулаад бас мэргэжлийн улсууд юу гэж ярьж байгаа нь гэхээр ерөөсөө энэ Америкийн нэгдсэн улсын зорилго нь бол энэ Ираны төрийг түлхэн унгаах, тэгээд цөмийн хөтөлбөрийг зогсоох, тэгээд ойрох дорнодын эрчим хүчний найдвартай зангилаад төв хэвээр үлдэх гэсэн юм л зорилго тавьж байна гэж. Тэгэхээр энэ хүмүүс юу гэж ярьж байна вэ гэхээр ерөөсөө энэ цөмийн хөтөлбөрийг зогсоох тухайн асуудал бол хэрэг дээр Америкийн нэгдсэн улс тухайн үедээ хэлцэл тохиролцоо Ирантай хийсэн атлаа өөрсдөө энэ яриа хэлцээнээсээ бол ухраад гарсан. Тийм учраас жишээлбэл одоо цөмийн зэвсгийн асуудлаар тэнд ярих хөрөх юм бол байхгүй юм аа гэдгийг хэлж байна л да. За түүнээс гадна Ираны зорилго нь юу байна вэ гэхээр тодорхой. Ерөөсөө энэ цэргийн хүчээр ялах боломжгүй учраас Америкийн нэгдсэн улсын дайны зардлыг аль тэсвэрлэх аргагүй болтол нь нэмэгдүүлэх ийм л зорилго тавьж байна. Яг эндээ хүрнэ л дээ. Хэрвээ ингээд цаашаа энэ дайн үргэлжлэл яах юм бол. Тэгээд эн чинь бол улс төр эдийн засгийн томоохон хямрал үүсгэн авламаар Америкийн нэгдсэн улсыг энэ газар нутгаас гаргахад одоо хүргэх ийм л зорилт юу тавьж байна л да. Иран ч болвол одоо Ирактай харьцуулахад бол 4 дахин том улс. 93 сая хүн амтай улс. Тийм учраас бол Ираныг одоо ямар нэгэн байдлаар одоо газрын одоо цэрэг оруулсан ч гэсэн Ираныг бол одоо буулгаж авах одоо боломж байхгүй гэдгийг бол Америкийн, Европын том эрдэмтэн мэргэд бол хэлж ярьж байна лээ. За дээр нь бид хоёр бас өмнө нь ч бас ярьж байсан байх. Одоо энэ дайн Америкийн хувьд бол маш их хэмжээний том зарлага Америкийн хувьд бол үүсгэж байна. Тэгээд яагаад ингэж үүсгэж байна вэ гэхээр их том асимметри бий болж байна л да. Жишээлбэл Ираны $20,000 өртөгтэй дроныг устгахын тулд Америкийн нэгдсэн улс $2 сая Patriot пуужин ашиглаж байна гэж. Тийм учраас энэ нь бол Америкийн одоо жишээлбэл пуужингийн нөөцийг бол их хурдан шавхаж байна гэдгийг хэлж бас хүмүүс хэлж байна л да. За түүнээс гадна Ираны нэг онцлог бол цэргийн ангиуд нь төвлөрсөн байдаг биш. Тийм мозаик бүтцтэй учраас орон нутгийн ангиуд нь бол бие даан цохилт өгч байдаг. Тийм учраас Америкийн нэгдсэн улсын агаарын цохилт үр дүн багтаа байдаг юм а гэдгийг эрдэмтэн мэргэд ярьж байгаа юм байна лээ. Одоо тэгээд Хормузын хоолой ингээ хааснаар энэ газрын тосны үн, бензиний үн их нэмэгдэж байна. Одоо жишээл Америкийн нэгдсэн улсад 1 галлон бензин $4 гараа явчлаа. Хуучин чинь $2 хэд байсан. Одоо ингээ $4 гараа явчихлаа. За тэгээд дэлхийд даяар одоо энэ
нэмэгдэж байна л да. Одоо тэр байтугай улаан Монголд ч гэсэн одоо яригдж байгаа. 300-аас 350 төгрөгөөр одоо бензиний үн нэмэгдэнэ гэж одоо яригдж байна. За тэгээд энэ өнөөдөр чинь юу 1 баррел нефть 100 долларт гараа явчихлаа. За зарим газар бол $126 хүрсэн гэж байна. За энэ нь бол Европод инфляцийн одоо хямралыг үүсгэж байна гэж хэлж байна. Түүнээс гадна нэг сони юм. Иран сая юу яах та Хормузын хоолойгоор танкеруудыг өнгөрүүлэхдээ татвар авна гэсэн. Тэгэхээр нэг танкераас $2 сая татвар авна гэж байгаа юм байна. $2 сая татвар. Тэгэхээр энэ нь бол тэр танкераар зөөж байгаа нийт газрын тосны 1% юм байна. 1% юм байна. $2 сая. Тэгэхээр энийг төлөөд явсан дээр гэж л одоо тэр танкераар зөөж байгаа тэр танкерын одоо эзэд нь бол тэгж үзэж байгаа юм байна л да. За тэгээд энийг бол жишээлбэл Америкийн нэгдсэн улс бол хатуу эсрэг үзэж байгаа юм байна. Тийм ч учраас сая Исламабадад сая 2 хоногийн өмнө өндөр хэмжээний хэлэлцээ боллоо шүү дээ. 2 оны хооронд. За энэ 3 улс орсон. Исламабадын санаачлагаар сая Америкийн зүгээс дэд ерөнхийлөгч Венс, за Ираны зүгээс парламентын дарга нь оролцсон уулзалт болсон. Тэр бол 21 цаг үргэлжилсэн гэж байна лээ. За Пакистаны ерөнхий сайд зуучлагчаар орсон. Тэгээ 21 цагийн энэ яриа энэ уулзалтын үеэр тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй. Өөрөөр хэлбэл үр дүнгүй болж өнгөрлөө гэж байгаа. Тийм учраас Трамп энэ тухай мэдээлэл авмагцаа юу гэж яасан гэхээр ерөөсөө бид хэрвээ бид нэр ингээд тохирч чадахгүй Иран Америкийн тавьсан одоо нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Хормузын хоолойг бид бүслэлтэнд аваад хаана гэж мэдэгдсэн. Тийм ч учраас 2 том хөлөг онгоцоо тийш нь явуулсан байгаа. Ингэхдээ тэд юу гэж ярьж байна? Америкийнхан юу гэж байна вэ гэхээр тэргээр ерөөсөө татвар төлсөн онгоцуудыг бол хаашин ч хөдөлгөхгүй гаргуулахгүй гэж ярьж байгаа юм байна. Ингэж бүсэлтэнд авахар одоо Трамп шийдээд тэгээ энэ нь хэр зэрэг одоо үр дүн төрөх юм байгаа юм одоо хэлэхэд хэцүү байна. Яг бол энэ ажил одоо л ингэж эхэлж байгаа юм байна. Түүнээс гадна би түрүү юу гэж хэлэх гэжсэн юм бэ гэхээр Иран энэ мөнгийг доллараар биш юанаар авна гэж байгаа. Хятадын юанаар. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр хэрэг дээрээ долларын давмгайлалд бол цохилт болж байна гэж судлаачд бол үзэж байгаа юм байна. Түүнээс гадна энэ дээр нэг ноцтой дүгнэлт ялангуяа энэ бүсийн орнууд ямар дүгнэлт хийж гэнэ вэ гэхээр ерөөсөө Америкийн нэгдсэн улс тэдний аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй нэ гэдгийг одоо ойлгож эхэлж байна. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд энэ Америкийн Персийн булангийн холбоотнууд дайнд одоо нэрвдэж хохирол амсаж байгаа учраас Америкийн нэгдсэн улсад амлсан урт хугацааны хөрөнгө оруулалтаа эргэж харж байна. Энийг бол чухал нэг шинэ мэдээлэл. Энэ 25 оны 5 сард Персийн булангийн орнууд энэ Ираны эсрэг дайн хийлгэхгүй тулд Америкийн нэгдсэн улсад 3 их $80 урт хугацааны хөрөнгө оруулалт амлаж байсан юм байна. За тэгэхээр хэрэг дээрээ бол байдал одоо дайн үүсчлээ шүү дээ. Төрөмгийн дайн үүсчлээ. Тэгэхээр энэ дайн бол бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг бараг $200 тэрбум бууруулахаар байна гэсэн тооцоо гаргаж байгаа юм байна лээ. Тэгээд энэ чинь одоо энэ бүс нутаг чинь одоо Дубай, Доха, Риад энэ дэлхийн капиталын
аюулгүй бүс гэж тооцогддог байсан юм байна. Энэ нь одоо дахин одоо бол цаашдаа бол тооцогдохоо болж байна. Тийм учраас одоо хэрэг дээрээ бол гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ бүсийн орнуудаас бол дайжиж эхэлж байна гэж мэргэжлийн улсууд ярьж байгаа юм байна. За тэгээд энэ дотоодын нийт бүтээгдэхүүний агшилт болж байна энэ орнуудын. Жишээл одоо Катар, Кувейт бол сая нийтдээ 14%-аар Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират улсын дотоодын нийт бүтээгдэхүүний агшилт 3.5%-аар. За газрын тосны үн одоо яванда $150 хүрэх таамагтай байна гэж мэргэжлийн эдийн засгчид бол мэдээлж байгаа юм байна. Тэгээд энэ бүс нутгийн чинь орнуудын иргэдийн 77% нь Америкийн нэгдсэн улсын бодлогыг аюулгүй байдалд бол тэдний аюулгүй байдалд занал хийлж байна гэж үзэж байна. Тэгээд одоо шинжээчдийн үзэж байгаагаар булангийн орнууд энэ аюулгүй байдлын тэгийн бие даасан байдал шилжиж хөрөнгө оруулалтаа хятад Европ руу шилжүүлж энэ дотоодын аюулгүй байдлын дэд бүтцээ бэхжүүлэхэд анхаарч байна гэж одоо бичиж байна л да. За энэ дээр би бас нэг ганц юм нэмээд хэлчмээр байна. Битэрийн цаг ямар байгаа бол би одоо хэлж мэдэхгүй байна. 39 минутанд багтах хэрэгтэй тийм. Украинд нэг жаахан цаг гаргах хэрэгтэй байна. Гайгүй. Тийм үү? Товцоо яв. Ярьж л. За би зүгээр зарим зүйлээ товчлие. Энэ бас ихэнх одоо Америкт яригдж байгаа нэг зүйл бол энэ дан хийх бүрэн эрхийн тухай хууль Америкт байдаг. Энэ 1973 онд батлагдж байсан. Тэгэхээр энэний зорилго нь бол энэ ерөнхийлөгч нь Конгрессийн зөвшөөрөлгүйгээр зэвсэгт хүчнийг байлдааны ажиллагаанд оролцуулахын эрх мэдлийн нь бол хязгаарлалчихсан юм байна. Тэгэхээр тийм учраас энэ хуулиар цэргийн ажиллагааг эхлүүлснээс хойш 48 цагийн дотор Конгресст ерөнхийлөгч нь нэгдэх ёстой юм байна. Тэгээ хэрвээ Конгресс зөвшөөрөл олгохгүй бол 60 хоногийн дотор цэргээ тухайн орноос гарах ёстой. Эгүүлэн татах ёстой юм байна. За энэ бол хууль өөрөө бол маргаан дагуулдаг тэн дотор Америк дотор ихээхэн маргаан дагуулдаг юм байна лээ. Тэгээ эн чинь юу гэж одоо энэ хуулийг эсэргүүцдэг хуульчид нь юу гэж ярьдаг гэхээр энэ Америкийн ерөнхий командлагчийн эрхэнд одоо халтсан гэж үздэг юм байна. Тэгээ өөрөөр хэлбэл үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үздэг. Тэгээ ерөнхийлөгч тэржүүлэхээс зайлсхийдэг учраас судлаачид нь бол энэ хуулийг шүүмжилдэг юм байна л да. Гэхдээ энэ Трамп 3 сарын 2-нд 28-нд одоо энэ дан эхэлсэн шүү дээ. Тэгээ 3 сарын 2-нд мэдээлэл Конгресс түргүүлсэн юм байна лээ. Тэгээд шүүмжлэгчид нь юу гэж хэлж гэнэ үү гэхээр ерөөсөө энэ дайныг эхлүүлэх тийм гарцаагүй гинтийн аюул байсныг бол нотолж чадаагүй. Трамп нотолж чадаагүй гэж үзэж байгаа юм байна. Тэгээд мөн гадаад орны дээд удирдагч тухайлбал одоо Ираны дээд удирдагч Али Хаменеиг хөнөөсөн нь энэ дэглэмийг өөрчлөх үйлдэл нь энэ нь Америкийн үндсэн хуулийн 1-р зүйлийн дагуу Конгрессаас албан ёсоор дайн зарлахыг шаардах ёстой байсан гэж хуульчид нь үздэг юм байна. За тэгээд сая энэ хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргуулах гээд чадаагүй юм байна л да. Тэгэхээр энэ дээр бол сая 3 сарын 4-нд энэ Сенат сэргээ эгүүлэн татах тухай тогтоолыг хэлэлцээд дэмжээгүй юм байна. 47-53 53 сенатч эсрэг санал өгөөд энэ хууль нь бол батлагдаагүй байна. Мөн төлөөлөгчдийн танхимд мөн адил бүгд найрамдах нам ялсан учраас юуны Трампын талд шийдвэр нь гарсан юм байна лээ. За харин энэ дээр би нэг Клинтон өмнө нь байсан Клинтон ерөнхийлөгчийн ард түмэндээ хандаж хэлсэн үгийг бас нэг
товчхон дурдчихъя гэж бодож байна л да. Энэ юу сони юм ярьсан байна лээ. Энэ дээр юу гэж ярьж байна вэ гэхээр ерөөсөө энэ юу Трамп 4 сарын 2-нд ард түмэндээ хандаж үг хэлсэн. Тэгээ энийг бол Клинтон хатуухан шөмжлөд авна лээ. Тэгээ тэрээр юу гэж хэлсэн гэхээр энэ ард түмэндээ хандж байгаа энэ үг бол маш их чухал үг байдаг юм аа. Энэ зүгээр нэг өнөөдрийн мөнөө маргаашийн имийг яриад зогсдоггүй юм аа. Энэ үгэд Трампын хэлсэн үг бол 20 орчим минут үргэлжилсэн. Ерөнхийдөө нэг 4 гол санаа илэрхийлсэн. Тэрэндээ юу гэж хэлсэн гэхээр ерөөсөө Ираны эсрэг дайн хийх хэрэгтэй. Тэгээд дайнд бид ялалтаа байгуулчихсан. Түүнийг үргэлжлүүлэх шаардлагатай. Тэгээ удахгүй дайныг дуусгана л гэсэн ийм 4 санааг хэлсэн гэж юм. Тэгээд Клинтон юуг нь шөмжилж яах вэ гэхээр ерөөсөө Трамп өмнө нь зарлаж байсан тэр энгийн төлөвлөгөөнийхөө тухай огт дурдсангүй. Үнэхээр энгийн төлөвлөгөөтэй байсан шүү дээ. Тийм төлөвлөгөө гаргаад ирсэн. Гэхдээ энийг бол Ираны тал зөвшөөрөөгүй. За Ираны талтай хэлэлцээ хийж байгаа гэж ярьж байснаа огт дурдаагүй энэ тухай. Өөрөөр хэлбэл хэлэлцээ хийжсэн нь үнэн биш болж таарж байгаа байхгүй юу? За тэгээд дайнд ялсан гэж хэлж байгаа. Хэрхэн яаж дайнд ялснаа бас тодорхой хэлж чадаагүй. Тэгээд дээр нь дайнаас хэрхэн яаж гарах тугаагаа хэлсэн үгэндээ огт дурдаагүй гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл ерөөсөө энэ үг бол ач холбогдолтой, хэрэгтэй, шаардлагатай одоо ард түмний хүлээж ирсэн зүйлийг огт хэллгүй өнгөрчээ гэдгийг Клинтон шүмжилсэн байна лээ. Тэгээд манай хүн бас юу гэж шүмжилж яах вэ гэхээр одоо тэнд эрчим хүчний хямралыг өөрөө үүсгэсэн мөртлөө бусдыг очиж, өөрөөр хэлбэл Европ орнуудыг очиж хормозын хоолыг нээ гэж уриалдаг нь ерөөсөө ухаалаг удирдлага биш ээ. Ингэдэггүй юм аа гэж Клинтон бас шүмжилж байна. Тэгээд Ираныг цахилгаан станцуудыг бөмбөгдөж устгана гэж занал хийсэн нь хэрэг дээрээ олон улсын хүмүүнлэгийн хууль дүрмийг зөрчиж энгийн ард иргэдийн аюулгүй байдал занал хийсэн явдал бол мөн болсон гэдгийг Клинтон онцлон тэмдэглэсэн байлаа. Тэгээ өөрийнхөө тухай бас ярьж байна л дээ. Одоо жишээлбэл Босн, Косово, Иракад 1998 онд цохилт өгөхдөө одоо цэргийн цохилт өглөөд Конгресс, НАТО, нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран ажиллаж байж цэргийн хүч хэрэглэж байсан. Гэтэл сая Конгресст огт зөвшөлтөлгүйгээр Трамп дан эхлүүллээ гэдгийг шүмжилсэн байна. Тэгээд энэ цааш нь мань хүн юу гэж хэлсэн гэхээр энэ цөмийн аюулгүй байдлыг хангах тухай ярихын оронд тусгаар улсын дэглэмийг өөрчилнө гэж үндсэндээ хадуурж байна гэж шүмжилсэн байна. Тэгээд НАТОгийн холбоотнуудаа өөртөө татах биш, өөрөөсөө түлхэж хөндөрүүлсэн. Тэгээ яг энэ мөчид эвнэгдэлтэй байх нь хамгийн хэрэгтэй байна гэдгийг Клинтон тэмдэглэж байна л да. Тэгээд өөрөөр хэлбэл Трамп зайлшгүй одоо энэ чухал үгэндээ хөндөмөл зохих гол үндсэн асуудлуудаа ярилгүй өнгөрсөн гэж шүмжилсэн байна. Тэгээ энэ гуравт жишээлбэл одоо манай тэгж юм л л да. Энэ 3 сарын ихээр бүгд найрамдагчдын 76% нь дайныг дэмжиж байсан бол 3-7 хоногийн дараа 61% болж буурсан. Тэгээ өнөөдөр Америкчуудын зөвхөн 28% нь дайныг дэмжсэн хэрвээр байна гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл 72% нь Америкчуудын 72% нь энэ дайныг бол дэмжихгүй байна, эсрэг үзэж байна гэсэн үг. Тэгээд дайн хэрвээ цаашаа үргэлжлэх юм бол байдал бол улам хүндэрнэ. Ойрхот орнууд, булангийн бүх орнууд дайны галд өртнөө. Одоо ч өртөж байгаа, цааш нь улам одоо байдал бол хүндэрнэ. Тэгээ газрын тосны үн цаашаа улмал нэмэгдээл явна. $150, $200 хүрч болзошгүй шүү гэдгийг яаж байна л да. Тэгээ ерөнхий сайд Нетаньяху энэ дайныг ашиглаад энэ төрийн эрхэнд байнга байхыг эрмэлзэж байна гэж энэ улс төрийн хүрээнд их яригдж байна.
Тэгээ энэ оны 10 сард бол парламентын сонгуульд Нетаньяху нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн байж байгаа. Тэгээ энэ хүн бол одоо сая сүүлийн 18 жилд ерөнхий сайдын албыг хашиж байна. Тэгэхээр энд үлдэхийн тулд одоо жишээлбэл энэ дайныг бол ашиглаад явж байна гэж байна л да. За ингээд сая 4 сарын 12-нд өөрөөр хэлбэл 2 хоногийн өмнө Исламабадад Ану Ираны хооронд хэлэлцээ болсон. Би энэ тухай ярьсан. За тэгээд энэ дээр ямар нэгэн тодорхой үр дүнд хүрэлгүй харамсалтай ингээд хэлэлцээ дууссан. Цаашдаа бол энэ хэлэлцээ хэр зэрэг яаж үргэлжлэх юм байгаа тодорхой мэдээлэл бол байхгүй байгаа учраас үүгээр одоо ингээд юу яа. Энэ асуудлыг бол дуусгая гэж бодож байна. За тэгээд энэ Украины дайнтай холбогдуулаад нэг цоо хэдэн зүйл хэлье. Одоо энэ дайн 5 дахь жилдээ үргэлжилж байна. За барууны дэмжлэг их багасч байгаа. Украины зэвсэг түвшин туйлдж байгааг судлаачид бол тэмдэглэж байгаа. 26-аас 27 оны санхүүгийн жилд олох нөгөө 90 тэрбум долларын тусламж гэж байгаа. Гэхдээ энэ чинь яг нарийн ярил тусламж биш шүү дээ. Энэ бол зээл. Тэгэхээр энэ зээлийг олох асуудал нэлээд их бэрхшээлтэй тулгарч байна гэж Брюсселийн одоо гадаад харилцааг хариуцсан сайд нь одоо Кая Каллас Киевд очиж бүр мэдгдсэн байна. За энэ дээр бол юу гэж хэлж байгаа вэ? Ер нь цаг өндөрлж байна заа та.